Манай тариаланчид өөрсдийн үндсэн ажил болох газраан хагалж, шим төрс шороо буюу газар ихийн тосон бор хөвлийд будаа тарианыхаа үрийг суулгаад тэнгэр эцгийн хур чийг элчит нарны туяа гэрлэр хэрхэн боловсрч амуу тариа ургахыг хүлээдэг. Эхний соёо цохихыг харж үр хүүхдээ өсөн боочхыг харсан эцэг их мэт баясан хөөрдөг болсаа. Намрын хонгор шаргал өдрүүдэд болцсон гүйтсэн тариа хээрийн салхины аясаар найган давлгаалн ширгэхэд тариаланч хүмүүрийн сэтгэл баясна. Ийм л нэг тариа будаатай наргаан хөгжөөнтэй хөдөлмөр буцалсан намрын налгар өдрөөр Өвсгөл аймгийн Аршаан суманд ажиллалаа. Дээхэн үеийн улаан од нэгдлийн суурин дээр байгуулагдаж, нэрийг хадгалж, боломтын залгаж үлдсэн амар жаргал захиралтай улаан од компани өндөр уулын бүсэд далайн төвшнөөс дээш 1100 гаруй метрт өргөгдсөн байгаль цагуурын эрсдэл суур амьсгалтай газар тасралтгүй 25 жил тариа тарьж байна. Одоо манай бүс нутгийн хувьд бол бас бидэнд бодогдож санаж байгаа юм бол нэг гаагаас авах ургацыг л нэмэгдүүлэх чухал. Дээр нь бол одоо хөрс хамгаалал. Бид одоо энэ хөрснөөсөө юм аваад эргэж бид нар энэ дэр бордоо одоо сүүлийн хөрс хамгаалах технологиудыг нэвтрүүлж иж ариун ургац авах явдал чухал байна. Энэ жил бол бас ор жилүүдийг бодоход удааны өнөөс бас нэмэгдлээ. Энэ бол бас бидэнд бас их урам эдийн засгийн хувьд ч гэсэн бас их дэмжлэг болж байгаа. Бид энэ Улаанбуудаа газар тариалангийн үйлдвэрлэлд явуулаад олсон тодорхой хэмжээний хоригдлолаараа техникийн шинжил үр болдоо бүхэл юмдаа зориулж хөрсөө яаж сайжруулах вэ гэдэг асуудал дээр л гол анхаарлаа төвлөрөөсөө. Тэгээд дээр нь нэг гаагаас авах ургацыг нэмэгдүүлэхэд бол газар тариалангийн эрчимжүүлэхэд бол услгаатай газар тариалан услалтын систем нийт тарьж байгаа талбайхаа нэг 10% нь ч усан услалтын систем услгаатай тариалан эрхлүүл бас зүгээр байгаа. Манайх бол 100 гагийн услалтын системтэй энэгээр уусж байгаа энэ жижиг гол дээр ашиглаад 70 хөв усан сан байгуулад ингээд услгаатай тариалан эрхэлж байгаа. Услгаатай талбайгаас бол бид нэг дундчаар нэг 40-оос 50 центнер ургас тогтмол авч байна. Манайх одоо борлуулалт Улаанбаатар гурилд өгч байна. Тэ. Ер нь бол одоо бас бид хамтарч ажиллаад хэдэн жил болж байгаа. Тэгээ хаанаа бол бас нөхцөл байдлаа ойлголцоод ингээд авч өгөлцөөд хамтарч ажиллаж байгаа. Одоо манайх бол өдрөн дээр буусан будааны ихэнх нь бол Улаанбаатар гурилд ачигдчихсан. Улаанбаатар гурил болгон дээр авж байгаа. Манай удаа бол нилээдгүй хувь нь бол шууд дархны үйлдвэрлэл явж байна. Эндээс бол 400 гаруй км газар тээж байгаа шүү дээ. Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-с 2007 онуудад газар тариалангийн салбарын бүтээгдэхүүний үндсэн үйлдвэрлэгчид болох сангийн аж ахуйнууд хувьд шилжснээр төр засгаас тавих анхаарал суларсан. Тариалангийн компаниудын хөрөнгө санхүүгийн чадвах тааруу ашиглаж байсан тариалалтын техник технологи ихээхэн хоцрогдсон байсны улмаас эдгээр жилүүдэд тариалангийн талбайгаа хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаа орхигдож нийт 950 гаруй мянган га талбай ашиглалтгүйгээр орхигдож байсан түүхтэй. Ингэж уналтанд ороод байсан газар тариалангийн салбар уйггүй хөдөлмөрч ардын зүтгэлээр өнөөдөр бусдын гар харж суухааргүй болсон гэж хэлж болно. Үүний нэг тод жишээ бол бидний уулзж байгаа амар жаргал захирал. Тэрээр 25 жил 3600 га атар газрыг эргэлдүүлж хүн ардаа үнсээр тэтгэж явна. Өвсгөл аймгийн Аршаан сумын Ардсын хөндөй гэдэг газар байна. За энэ хөндөйд бол одоо 5-6 аж ахуй нэгж 3-4 иргэн бол одоо 4000 гаруй эргэлтийн талбайд газар тариалан эрхэлдэм байна. За энэ тариаланчдын өмнө тулгамж байгаа нэг нийтлэг асуудал бол одоо үзэгч таах харж байна. Яг ингээд тариалан талбай дотор айл бууцсан, малчид бууцсан. За мал нь ороод ирсэн. Ингээ мал нь бэлчиж байгаа. Газар тариалангийн тухай хуулиар бол одоо
тарианы талбайд 500 м-ээс дотгош одоо мал орж болохгүй. За айл байж болохгүй. За айлыг өвлж хаварж байж болохгүй гэж заагаад өгсөн. Гэвч өнөөдөр хууль хэрэгжихгүй. Ингээд одоо ингээл тариалангийн талбайг тойроод ингээд айлуудаа малчид одоо ингээд ургацаа одоо нэг мал хуйтайгаа уралдаад ингээд хурааж ийн гэдэг хүндрэл бэрхшээлийг бол тариаланчид хэлж байна. Одоо газар тариалангийн тухай хууль байгаа. Энэ хуулиа бариад ингээд явна гэхээрээс малчичаад бас тэрийг сайн ойлгохгүй. Хаанаа л одоо ийм хүндрэлтэй. Бид одоо малгүй байдаг байсан бол энийг бас нэг хэд хоног хараад чийг нь баг зэрэг буулгаад ингээд авах нөхцөл бол бас байгаа. Мал байгаа тохиолдолд бол одоо ямар ч хөтөөс хурааж авах усгүй байх байхгүй. Энийг бол бас бид төр захиргааны байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэд хаанаа л одоо ухамсарлаж тариавуудаа гэдэг чинь бидний л хоол хүнс. Ард түмнээ л одоо бид үнсээр хангах юм тэлтэй. Ингэж одоо ажиллаж байгаа хүмүүс. Хуучин нь халаагаан өгөх, шин нь гараагаан авах нийгмийн хөгжлийн эргэлт шинжлэлийн оноо нухчаатай он жилүүдэд энэ хэдэн тариаланч зах зээлд хөлөө олох, хувийн аж ахуйн эхлэл суурь тавих гэж өвдөг, шороодож, өндийн босож, алдаж, онож, хөрөнгөжиж, бэлжиж, бүтээн босгож, өөр өөрийн өнөөдрийн төвшөнд хүрч маргаашийн өндөрлөг рүү тэмцэж яваа атарчдын түүчээ юм. Энэ л атарчдын нөрийн хөдөлмөрийн үр шимээр монголчууд бид эрүүл хүнсээр хангагдж байна. Хуучнаар бол энэ өлтрөм гэж, цахилгаан өлтрөм гэж байсан. Тэрийг л ингээд довтлох маягаар ингэж зохиож л хийсэн юм да. Юунууд нь болохоор дамжуулах машин болохоор Оросын нойрынууд ийм түнэл хүлээ авах хийгээд түнэл ухаад энэ машиныг ингээд дээш нь өргөд дараа энэ газраар чирж явдаг юм машин биш. Дугуйг нь аваад дээр байрлуулаад ийм нэг үйлдвэр маягийн заав маягийн юм хийсэн. Эндснэр юу талбайгаас ирж байгаа будааг шууд хүлээ аваад 30 тонны хүлээ авахтай. Наадхын тэр босоо бункер нь болохоор бас 30 тонн цэвэрлээд доороо бүх төрлөөр нь ялгадаг учраас доор нь бункер нь зүүгээд тэгэл будааг яг бүрэн цэвэрлээд гаргаж байгаа. Яг цэвэр байна. Бүх төрлийн хогоо хольцуудыг ялгаж авдаг талаар нь давуу талтай. Тэгээ цагт эн чинь 50 тонны хүчин чадалтай гэдэг юм. Тэгэхээр яг энэ босоо дамжуулах нойрын дан захирагдаад арай бага л ачааллантай гэж явдаг. Гэхдээ ерөнхийдөө их ашигтай. Сан үйлдвэрүүдэд будаага өгөхөд манай будаа их цэвэр явдаг байна. Тэргүүрийн давуу талтай. Эндээс нь цэвэрлээ явахаар 1000 тонны эскалат руу орох тохиолдолд бол 30 тонныхаас авнаас шууд цаанаа одоо сорлог вентилятортой байгаа. Тэрнээс дотоод энэ эскалатны 50 м газарт бол шууд хавьж өгöd өгчдөг. Тэгээ бүрэн механикцсан. Хүний хүч хөдөлмөрийг бага зарцуулдаг. Будааг аль болохоор одоо талбай дээр буулгаж бохирдуулахгүй. Энэ талаасаа бол бас тусдаа нөгөө талдаа бол цэвэрлэгээ бол 5 янзын одоо сортлоод хог, чулуу, шороо бүгдийг аваад ингээд цэвэрлэж гаргаж байгаа юм. Хөрөмж энийг бид 11 онд хийсэн. Монголд олон сортын улаан буудай тариалж байна. Алах гол, орхон, дархан сортууд нэлээд түгээмэл. Мөн Брянский, Скала, Саратов, Харьков, Алибдун, Сэлэнг гээд олон сорт манай эх орны хөрс шороонд үр жимсээ өгч байгаа. Тодорхойлж хэлбэл хөрсөө зөв хамгаалж, ургамал хамгааллын бодисыг оновчтой зөв хэрэглэж, бүс нутгийнхаа онцлогт таарсан үр сорт хэрэглэх нь зүйтэйг эрдэмтэд зөвлөж байна. Манай хүрээлэнд одоо бий болсон сортууд маань Монгол орны жишээ нь үртэрээний хувьд, буудаан хувьд гэж ярихад нийт тариалангийн талбайд 40 гаруй хувьд нь тариалагдж байна. Тэгэхээр энэ маань одоо гадаадаас бас
их олон 40-60 орчим хувьд нь бол одоо ихэвчлэн Оросын ийм сортууд, олон янзын сортууд тариалагдж байна. Нийт Монголд 22-оос 25 орчим сортууд тариалагддаг. Тэгэхээр эдгээр сортуудаа харьцуулаад үзэхээр бидний гаргасан эх орны сортууд бол тэднээс нэг 20-30% илүү ургацтай ийм ган халуун төсвөртэй юм байгаа. Тэгэхээр тариаланчид маань энийг бас их тариалах ийм сонирхолтой. Тэгэхээр бид нар энэ шинэ сорт гаргана гэдэг маань одоо шинжлэх ухааны багтаамжтай, практик ажил ихтэй олон хүний хүч хөдөлмөрөөр бий болдог. Жишээлбэл одоо хамгийн их өргөнд илгэрсэн хамгийн их тариалагдж байгаа энэ дархан 144 гэдэг энэ сорт байж байна. Тэгэхээр энэ дархан 144 сорт гэхэд одоо Монгол орны хувьд бол 35-6% нь тариалагддаг. Энэ сортыг гаргахад бид нар бас одоо 5-6 хүн нийлээд энэ 15-аас 18 жил болж аж гардаг. Тэгэхээр энэ шинэ сорт гараад энэ сорт маань өөрөө ган халуун төсвөртэй өвчин хортонд нэрвэгдгүй байх юм бол нэрвэгдгүй. За дээрэс нь өрөнд нь одоо хүний идэх шаардлагатай амийн хүчлүүд, за мөн шаардлагатай шимт бодисууд бол бүрэн байх ёстой. Тэгэхээр ийм шинэ сортыг бий болгосноор тариаланчид маань чанартай ариун ургац авна. Дээрэс нь сайн бүтээгдэхүүн их одоо чанартай ариун хурааж авах юм бол хүнс маань одоо ариун мөртлөө эрүүл ийм хүнсээр хүмүүс хангагдана. Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторид 2008-аас 2010 онуудад газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй 580 мянган шахам га атаршиж орхигдсон 347 мянга орчим га талбайд хөрсний үржил шим элэгдэл эвдэрлийг тодорхойлох шинжилгээ хийсэн байдаг. Энэхүү шинжилгээний дүнгээр тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж буй нийт талбайн 61.4% нь хүчтэй, 34.9% нь дунд, 3.7% нь сул элэгдэлд орсноос тариалангийн гол бүс нутаг болох Сэлэн, Төв, Булган аймгийн тариалангийн талбайн 52-оос 81% нь хүчтэй элэгдэлд орсон дүн гарчээ. Тиймээс хөрсөө хамгаалж чанартай үр тарих чухал байна. Ингэж гэмээр эрүүл хүнсээр ард иргэд хангагдана. Энэ тал дээр Улаанбаатар гурил компани онцгой анхаарч Дархан уул аймаг дахь эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажилладаг юм байна. Газар тариалангийн шинжлэх ухааны байгууллагын хувьд бол газар тариаланг одоо хөтлөө явуулах үр ашигтай хөтлөө явуулах, за дээрэс нь эрүүл хүнс бий болохын үндсийг боловсруулж байгаа. Тэгэхээр энэ боловсруулсан сортууд, технологиг тариаланчид маань хэрэглээд чанартай ариун ургац авч байгаа. Энэ ариун ургацын маань одоо гурилын үйлдвэрүүд маань хэрэглээд одоо биднийг эх орны эрүүл ийм сайхан хүнсээр хангаж байгаа. Тэгэхээр гурилын үйлдвэрүүд маань нэлээд их Монгол оронд бол өргөцсөн байна. Бас гурилын олон нэр төрлүүд бий болсон байна. Энэ маань одоо бидний хийсэн шинжлэх ухааны энэ ажлын маань үр дүн гэж бодож байгаа. Уурга сайтай, за тэгээд хүн шаардлагатай амийн нөхцлөөр байжгдсан хангалттай байдаг ийм сортуудыг тариаланчид маань эхний ээлжинд бас тариалах хэрэгтэй. Гэхдээ тарихдаа өөрийнхөө бүс нутгийнхаа цаг уурт тохируулаад болцсон. За дээрээс нь ган халуун төсвөрийн, за мөн одоо чанарын асуудлыг харж байгаа сортоо сонгох хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар сүүлийн жилийн судалгаануудаар одоо Монгол орнд тариалагдж байгаа 22-оос 25 сортыг яг нэг өдөр нэг технологиор ингээд тариад харьцуулж үзэхэд бол эх орны сортууд илүү альч одоо шинжээрээ давуу байдаг. Тэгэхээр тариаланчид бол нэгдүгээрт нь эх орныхоо сортыг өөрийнхөө бүс нутагт тохируулж олон сортуудаа сонгох хэрэгтэй. Тэрнийхээ одоо сайн үрийг авч тариалах хэрэгтэй. За аж ахуй болгон одоо сортын хөлнөж байгаа нэг үрийг бол 5-аас илүү жил тарихгүй 4-р продукт суртал тарих хэрэгтэй. Тэгэхээр одоо 3-4 жил тутамд үрээ шинчилж заавал шинэ сайн чанарын үр авч тэгээ сайн үрээр тарихад бол анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бид нар сайн ургац авъя, чанартай ургац авъя гэвэл хөрсөө анхаарах хэрэгтэй.
Тэгэхээр байгаль орчин, цаг уурын дулаалал байна. За бидний бас их хаахнамжгүй үйл ажиллагаа ялангаас хамаарат хөрсний үржил шин буудаж байна. Тэгэхээр бид одоо энэ 60 жилийнхаа хугацаанд өөх ёстой бордоог өгчээсэн бүх хөрснөөс үргэлж буудаатайгаа үржил шимийн ингээд аваад байгаа. Тэгэхээр хөрсөө бол заавал тэтгэх хэрэгтэй. Тэгэхээр эрдэс бодисоор одоо үржил шим сайтай хөрсөн тарих юм бол түүнээс ариун ургац аавна. Дээрээс нь өрөнд нь одоо хүнс болох юм маань шим эрдэс бодисоор бол хангалттай дүүрэн байх хэрэгтэй. Тэгэхээр хөрсөө бол маш их сайн анхаарах бордох хэрэгтэй. Тариа тарина гэдэг байгаль цаг үеийн нөхцөлтөө нэгт уялдаатай байдаг болохоор энэ жил болцгүйдсэн ч сүүлд орсон цас будааг сүрхийн нургажээ. Ургац сураалтантай хожуу орсон компаниудын хувьд өдөр шөнөгүй ажиллаж ёстой л цаг нартай уралдаж байна. Богино хугацаанд ажлын голыг өндөр хүчин чадалтай техникүүд л нугалж байжээ. Цаг тулсан энэ үед чихтэй будааг Улаанбаатар гурил компани хамт олон өөрсдөө хатааж авч байгаа нь тариаланчдад ихээхэн тус нэмэр болж байгаа юм. Дэм дэмэндээ дээс эрчэндээ гэдэг нь энэ ажээ. Манай үйлдвэр Монгол улсад хамгийн том үйлдвэр 300 тонны хүчин чадалтай 24 цагт 300 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. За мөн манайх Монгол улсад одоо хамгийн анх Улаанбаатар гурил маань хүнсний аюулгүй байдлын олон улсын тогтолцоо ХАСП стандарт руу 9001 стандартыг хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За мөн бид нар олон улсын сүлжээ ресторан KFC, Pizza Hut те сүүлийн одоо 4-5 дахь жилдээ бид нар олон улсын сүлжээ ресторануудад одоо бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Ийм онцлог давуу талуудаа. За цаашдаа бид нар бас энэ Улаанбаатар гурилынхаа одоо бүтээгдэхүүн болон ер нь Монгол улсынхаа гурилын үйлдвэрүүдийг тэд олон улсын түвшинд гаргахаар бас бид нар хөгжих бодлого боловсруулад ажиллаж байна. Одоо бол манай Монгол гурилыг бол Хятад, Солонгос, Вьетнам гэдэг ер нь бол олон газрууд хүсэл санал тавьж байгаа. Эхний ээлжинд бид нар Хятад улсад бас гаргахаар бид нар бас төлөвлөд ажиллаж байна. Манай үйлдвэр бас технологийн үйл ажиллагааг хэлэх юм бол бас дэлхийд хамгийн сүүлийн үеийн техник тоног хөрөмжөөр технологийн бүр өндөр түвшинд бүх юм маань одоо шинжлэгдээд сайжирдаад явж байгаа. За энэ дээр бид нар цэвэрлэгээ гихтж одоо буудаан цэвэрлэгээ бол маш чухал. Энэ бүтээгдэхүүний чанарт буудаан цэвэрлэгийг бол бид нар 3-аас 4 дахин дамжуулахаар одоо 14 тоног хөрөмжөөр бүр буудааны бүр хог болгоныг тусдаа одоо төхөөрөмж машинуудаар тусгаалan цэвэрлэдэг байгаа. Ийм давуу талуудтай. За ингэж бас энэ бол бас олон улсын хэмжээний стандартад ийм байх шаардлага байдаг учраас бид нар бас шинжилгэүүдийг хийгээд явж байгаа. За мөн тариаланчтай бид нар дэмжиж одоо буудаа ийм одоо энэ жилийн үед бол бас чихтэй буудаа гарахаар байна. За тариаланчтай дэмжиж бид нар бас одоо 3 дахь жилдээ хатаалга буудаа чихтэй буудаа хүлээн авах боломжтой. Чихтэй будаагаа хүлээж аваад хатаагаад өөрсдөө одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой хатаалгыг бас бид нар үйлдвэрлэлтэд суурлуулад ажиллуулж байгаа. Улаанбаатар гурил компани үйлдвэр нь 2001 оноос хойш эх орныхон алтан хөрсөн дургасан улаан буудааг терэмдэн боловсруулж, эрүүл аюулгүй хүнсийг ард иргэддээ нийлүүлж байна. Үүний нэг тод жишээ нь гурилын зах зээлийн 40 шахан хувийг хангаж, нийт үйлдвэрлэлт борлуулалтын үзүүлэлтээр улсдаа тэргүүлж яваа аж ахуйн нэгж юм. Гаднаар үзэгчтэй нэвтрүүлгээ Улаанбаатар гурил компани буудаа хүлээн авах лабораторид дээрээс үргэлжлүүлж байна. За энэ жилийн хувьд будааны чанар цавуулга байдал нь ямар вэ? За ерөнхийдөө энэ жилийн ургацын үед бас нөгөө хур бороо оройдож орсонтой холбогдуулаад будааны чийгмэн бол бага зэргийн их байна. Гэхдээ ерөнхийдөө бол стандарт нийцсэн сайхан будаа хүлээж авч байна. Тэгэхээр одоо энэ лабораторид одоо ямар ажлууд хийгддэг юм бэ те? Манай үзэгчтэй одоо тайлбарлая.
За манайх ерөнхийдөө Улаанбаатар гурилт компани хувьд буудаа хүлээн авалтын лаборатори, үйлдвэрийн дотоод хяналтын лаборатори гэсэн хоёр үндсэн лабораторитой. За үйлдвэрийн дотоод хяналтын лаборатори маань болвол үйлдвэр маань өөрөө 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг учраас үйлдвэрлэлтийнхээ бүхий л шат дамжлага процесс дээр цаг тутам хяналт тавьдаг. Ерөнхийдөө манай лабораториуд бас 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг ийм лабораториуд байгаа. За яг энэ лабораторийн маань хувьд болохоор буудаа хүлээн авалтын лаборатори, буудаа хүлээн авалтын лаборатори дээр бид нэр физик химийн ерөнхий шинжилгээ хийхээс гадна 20 цэрийн шинжилгээг мөн адил хийдэг. Нийтдээ Улаанбаатар дээр энэ лабораторид бид нэр 9 төрлийн шинжилгээг цаг алдалгүй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаад гаргадгаараа дэвшилттэй байгаа. За энэ яг одоогийн яг хийж байгаа шинжилгээний үед бид нар тариаланчдынхаа ирж байгаа Улаанбаатар дээр буудаан хорт холц болон одоо 20 зэртэй шавж байна уу? Тэрээс мөн будааны өвчлөл байна уу? Харуу, зэв зэрэг өвчлөлүүд байна уу гэдгийг бас давхар хяндаг байгаа. За яг энэ Пертон багжин дээр болохоор манай сүүлийн үеийн бас нэлээд дэвшилтэт технологиудын нэг ерөөсө 60 секундын дотор Улаанбаатарны 3 үзүүлэлтийг нэгэн зэрэг тодорхойлдог гэдгээрээ дав. Энэ дээрээ уураг, чийг, савуулаг гэсэн 3 үзүүлэлтийг нэг зэрэг ерөөсө 60 секундын дотор нэг дээжин дээр тодорхойлдог. Өрөш хэдэн гад хийж амжсан бэ? Ожил одоо урус 1800 га урус хийсэн. Нийт тариалсан талбарт хэдийн үеийг хурааж байна? Тэний 20-30% тал явж байна. За бодорой чанар ямар зэрэгч. Чанар сайн байна. Энэ 14.2 чигийн хоёрын чигтэй 784. 784 гэдэг айгүй сайн материал. Энэ будаанууд айгүй сайн чанартай сайн будаа байна. Тэгэхээр одоо яахан цэвэрлэгэн дээр анхаарч бүр сайжрах юм бэ. Савуулаг бол сайн байхаар шинжтэй будаа байна. Одоо өвчлөл ямар одоо энэ гэхэд одоо ямар будааны аль сорт байна? Сортын үр байна. За энэ болохоор ерөнхийдөө Алтайскийн сортын үр байна. За энэ урчин шөнө манай дээр тариаламжаас ирсэн дээжин дээр бид нар буудаа өвчлөл байна уу гэдгийг сая тодорхойлсон. Одоо энэ бол ерөнхийдөө буудаа өвчлөлгүй сайхан улаанууд байна. Тэгээд одоо дараагийнхаа үе дамжлага руу одоо дамжуулна гэсэн үг. Тийм ерөнхийдөө ирээд ирсэн улаанбуудаа манайхаас дээжээр орж ирээд ерөнхий физик химийн үзүүлэлтүүд шинжилгээнүүд хийгдсэний дараагаар бид нар чанарт стандартад нийцсэн улаанбуудаан дээр хүлээж авах улаанбуудаан дээр бид нар 20 цэрийн шинжилгээгээ хийдэг байгаа. Хэрвээ 20 цэрийн шинжилгээ болон улаанбуудаан өвчлөл илэрсэн тохиолдолд бид нар уг буудааг стандартад тэнцэхгүй учраас хүлээн авдаггүй. Ерөнхийдөө буцаалт хийгддэг, тэнцэрчмээр явагддаг байна. Төвшөнд одоо гурилын үйлдвэрүүд маань гарах төвшөнд хүрж байна. Ийм стандарт бүтээгдэхүүнүүд нь шаардлагад нийцэж байна гэдэг чинь ерөөсөө хамгийн гол юм нь түүхэд байгаа. За энэ түүхэд ярихаар мэдээж хамгийн гол нь тариаланчид маань тий. Үнэхээр мундаг байгаа. Бас яг одоо бүр сүүлийн үеийн дэлхийн хэрэглэгдэж байгаа технологийн техник шинжилгээг бол тариаланчид нь маш хийж байгаа. Энэ дээр бол энэний үр дүнд бид нар бас гурилын үйлдвэрүүд маань манай Улаанбаатар гурил маань чанартай түүхийд бас хүлээж авах боломжтой болсон. Тариаланчдын бол бас том хөрөнгө оруулалт хийж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх хэмжээнд тариалан маань чанар сайжирж байгаа гэсэн үг. За энэ жилийн үед ч гэсэн сайхан ургалаа. Тэгээ чанар сайтай байна. Ер нь бол өнгөлөг их сайхан. Яг нэг юу хэлэхэд бол жоохон чихтэй байх гэдэг нь жоохон оройтхоор байна. Тийм бас бусдаас бол үнэхээр бас тариаланчд маань мундаг чанартай анхаардаг тариалдаг болсон гэсэн. Монголын газар тариаланд өөрийн гэсэн өвөрмөц түүх бий. Үүсэж хөгжиж ирсэн, хүчирхэг болж байсан, ариун их ургац хурааж байсан, алдаж онож, атаршуулж, зэрлэгшүүлж байсан гэ. Энэ бүхний ард төр засгийн бодлого үйлчилж, техник технологийн шийдлүүд нөлөөлж, тариаланчид мэрэгжилтнүүд ухаан бодол, арга туршлагаар өксөж уруудсан он жилүүдийн дурдтал үлдсэн байдаг.
Дээр нь тариаланчдынхан ургуулсан тариа буудааг эцсийн бүтээгдэхүүн болгож ард иргэдээ эрүүл хүнсээр хангаж байгаа үйлдвэрүүд үнэнч хэрэглэгчид орно. Тэд Монголын газар тариалангийн салбарын 60 жилийн түүхийг бичиж чадсан. Дараагийн 60-ны буурал түүхийг өнөөгийн тариаланчид бичнэ. Үүгээр ургацын далай нэвтрүүлгийнхээ энэ намрын отхон дугаарыг үзэгч та бүхэндээ өргөн барьлаа. Дараа жилийн хавар тариалалтын үеэр эргэн уулзтлаа түр баяртай үзэгчтэй.